Сайн байцгаана уу хүмүүстээ. Бид өнөөдрийнхөө хичээлээр хүний амьсгалын эрхтний тогтолцооны талаар үзэж судлана. Энэ хичээлийг үзснээр бид амьсгалын эрхтнүүдийн байрлал, тэдгээрийн бүтэц, өвөрг, эрхтэн тус бүрийн онцлогийг хооронд нь харьцуулан тайлбарлах. Дуу аваа хэрхэн үүсдэг талаар тайлбарлах. Амьсгалын хөдөлгөөн буюу амьсгал авах гаргах механизмыг дүрслэх. Амьсгалын замын өвчнөөс сэргийлэх талаар бусдад зөвлөгөө өгөх чадварыг эзэмшнэ. Одоо бүгдээрээ нэгэн жижиг туршилт хийж үзцгээе. Багшийг дохио өгсөний дараа бүгд нэгэн зэрэг амьсгалаа төгжээрэй. За одоо бүгдээрээ амьсгалаа төгжцгээе. Багш нь хамгийн удаан хугацаанд амьсгаагаа төгжсөн хүүхдийг хугацааг тэмдэглэж авна. Хамгийн удаан хугацаанд амьсгаагаа төгжиж чадсан сурагчийн хугацааг багш нь тэмдэглэж авлаа. Яагаад бид нар амьсгаагаа удаан хугацаагаар төгжиж чадсангүй бэ? Дэлхийд хамгийн урт хугацаагаар амьсгаагаа төгжиж чадсан амжилтыг Гиннесийн номонд хэд гэж тэмдэглэгдсэн байдаг вэ? Амьсгалах нь юунд хэрэгтэй байдаг вэ? Одоо бүгдээрээ энэ асуудлаар харилцан ярилцгаая. Өнөөдрийн хичээлийг үзэж судалсны дараа бид өнөөдрийн хичээлийг үзэж судалсны дараа бид энэгээр 3 асуултанд шинжлэх ухааны үндэстэй тайлбарыг өгөх чадвартай болно. Амьсгалын эрхтний тогтолцоо нь
бие махбодын дотор хийн солилцоог явуулж бие махбодыг хүчил төрөгчөөр хангах үүрэгтэй. Хүчил төрөгч нь цааш бодисын солилцооны уралд оролцсон бие махбодод шаардлагатай энергийг гаргах үүргийг гүйцэтгэнэ. Амьсгалын эрхтний тогтолцоонд хамрын хөндий, хамар залгиур, төвөнх, мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, уушиг багтдаг. Хамрын хөндийн амьсгалын замын хамгийн ихний эрхтэн бөгөөд гавлын ясны өмнөд хэсэгт нүдний ухрахаан хооронд эрүүний ясны дунд хэсэгт байрладаг. Хамрын хөндийн салслаг бүрхөвчээр хучигдсан байдаг бөгөөд энэ эдгээр салслаг бүрхөвчүүд нь цусны судсаар баялаг намира хүчээр эдээс тогтдог учраас гаднаас орж ирж байгаа агаарыг чиглэж бүлээцүүлж өгдөг. Өвлийн улиралд бидний хамраас гарч байгаа уур цан үүнийг илтгэдэг. Мөн хамрын хөндөд салс булчирхаанууд байрлана. Эдгээр салс булчирхаанаас ялгарсан салс нь амьсгалын замаар орсон нянг устгах буюу хүчин судлруулах үүрэгтэй. Хамрын хөндөд үс байрладаг. Үс нь эрэгтэй хүмүүст ихэвчлэн тод харагддаг бөгөөд амьсгалын замаар орсон тоос шороог шүүх үүрэгтэй. Амьсгалын эрхтэнд хамрын хөндий, хамар залгиур, төвөнх, мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, уушиг багтана. Хамрын хөндийн амьсгалын замын хамгийн ихний эрхтэн бөгөөд хамрын хөндөд үс, салс булчирхай, өнөр мэдрэгч хүлээн аварууд байрладаг. Салс булчирхайгаас ялгарсан салс нь агаартай хамт орж ирсэн бактери янгуудыг устгаж хүчин сулруулах үүрэгтэй. Хамрын хөндийгөөс цааш агаар хамар зэлгүүрээр дамжин төвөнхөөр дамжин мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой уушгаар дамжиж хийн солилцоо явуулах хэрэгтэнд хүрч байна. Хамраар орсон агаар нь цусны судсаар баялаг хамрын хөндөд бүлээцэж цаашаа нэвтэрдэг бол амаараа орсон агаар бүлээцэж чадалгүйгээр уушиг руу очдог. Ийм учраас хамраар амьсгалахыг зөв амьсгал гэж үздэг. Уушиг нь зүүн ба баруун гэсэн хоёр хэсгээс тогтдог. Мөгөөрсөн хоолой цааш салбарлан уушгинд орж гуурсан хоолойг үсгэнэ. Гуурсан хоолойн төгсгөлд олон тооны цулцангууд байдаг. Үүнийг бас альвеол гэж нэрлэж болдог. Цулцангуудын гадна хан нь хялгсан судсаар баялаг. Эдгээр хялгсан судсуудаар дамжин хийн солилцоо явагддаг. Одоо бүгдээрээ мэдлэгээ баттгаж даалгавар ажиллая.
Одоо даалгаврынхаа хариуг зөв хариулттай тулган харна уу? Хамрын хөндийн цааш зэлгүүр хоолой болон үргэлжилнэ. Хамрын хөндий ба амны хөндийн хоорондоо хатуу ба зөөлөн тагнаагаар зааглагдсан байдаг. Хамрын хөндийн нөөс зэлгүүр хоолой үргэлжлэн гарна. Агаар хамрын хөндийгөөс зэлгүүрийн хөндийг дамжин төвөнхөд орно. Төвөнх нь хамрын хөндий уушиг хоёрыг холбосон 3 хос 3 сондгоо мөгөөрснөөс тогтсон байдаг. Хамгийн том мөгөөрс болох төвөнхийн бамбай мөгөөрс эрэгтэй хүмүүст томрон харагддаг. Төвөнхийн таглаа мөгөөрс нь хоол ундыг залгих үед төвөнхийн амсрыг тагладаг бөгөөд хоол улаан хоолой руу саадгүй ордог. Яруу сан руу хооллох, ярих, инээх үед хоолны жижиг зүйл төвөнх рүү ороход хахад цацсан бид буцаан гаргадаг. Төвөнхийн хөндөд дууны хөвч оршдог. Энэ хөвчний хоорондын зайг дууны завсар гэж нэрлэдэг. Ярих, дуулах үед дууны завсар нарийсан агаар гадагш гарахдаа түүнийг хэлбэлзүүлж төвөнх ам хамрын хөндийг дамжин өнгөрөхдөө хил уруулын оролцоотойгоор дуу авиаг үсгдэг. Дууны хүч нь секундэд 80-аас 10,000 удаа хэлбэлцэх чадвартай. Одоо бүгдээрээ өөрсдийгөө шалгаж дараах даалгаврыг ажилцгаая. Мөгөөрсөн хоолой нь 10-аас 13 см-ийн урттай хөндөй, хагас, цагиргаас тогтсон хоолой байдаг. Мөгөөрсөн хоолой нь ард талаараа улаан хоолойтой нийлдэг. Ийм учраас цагираг нь хагас цагираг байдаг. Мөгөөрсөн хоолой цааш нарийсан гуурсан хоолой болж салбарлана. Гуурсан хоолой нь уушгинд нарийсан салаалж төгсгөлдөө цулцантай болдог. Гуурсан хоолойн эхний хэсэг мөгөөрстэй, харин төгсгөлийн хэсгүүд нь мөгөөрсгүй болсон байдаг. Уушиг нь хийн солилцооны гол эрхтэн бөгөөд баруун, зүүн гэсэн хоёр хэсгээс тогтдог. Баруун уушиг нь 3, зүүн уушиг нь 2 хэсгээс тогтно. Уушиг нь нимгэн хальсан бүрхүүлтэй, аливол буюу цулцантай. Цулцанг уушигны үндсэн нэгж гэж нэрлэж болно. Цулцангийн хананд цусны бага эргэлтийн хялгсан судснууд нэгт байрладаг. Уушигны гадуур холбогч эдээс тогтсон 2 давхар гялтан хальс байдаг. Гялтан хальсны нэг нь уушигны гадна талаас хучдаг бөгөөд нөгөө нь цээжний дотор ханыг хучиж байрладаг учраас амьсгалах үед уушиг үрэлтээс хамгаалагддаг. Гялтан хальснуудын хоорондох зайг гялтангийн хөндий гэж нэрлэдэг. Тэнд бага хэмжээний шингэн байдаг. Харин агаар
огт байдаггүй. Уушиг нь цээжний хөндөд дүүжлэгдэн байрладаг хос эргэтэн бөгөөд хийн солилцоог явуулдаг. Уушиг нь баруун зүүн гэсэн хоёр хэсгээс тогтдог бөгөөд баруун уушиг нь 3, зүүн уушиг нь 2 хэсэгтэй. Уушигны хэсэг тус бүр цаашдаа 10 сегмент болон үргэлжлэх бөгөөд эдгээр нь олон тооны цулцсангуудаас тогтдог. Цулцсангийн дотор гадаргууд биологийн идэвхт бодис бүхий нэмгэн давхраа байдаг. Энэ давхраа нь мянга устгах цулцсангийн эзлэх үнийг барьж байх үүрэгтэй. Уушигт 750 сая цулцсан байдаг. Бүх цулцсанг дэлгэж тавих юм бол гадаргуугийн талбай нь 100-аас 150 м2 болдгоо. Цулцсан ба түүний гадуур торлон байгаа хялгсан судасны хооронд хийн солилцоо явагддаг. Цусны судсаар дамжин ирсэн нүрс хүчлийн хийн цулцсангийн ханыг нэвтрэн хүчил төрөгчөөр солигддог. Хүчил төрөгчөөр баяжсан цус нь цааш уушигнаас цусны бага эргэлтээр зүрхэнд очиж их эргэлтээр бүх үеэр тарж эд эсийг хүчил төрөгчөөр хангадаг. Одоо бүгдээрээ мэдлэгээ баттган нэг дасгал ажиллая. Энэ дасгалаар бид хүний эргэтэн тогтолцооны зургийг харуулсан байна. Эндээс амьсгалын эргэтэн тогтолцоонд оролцдог эргэтнүүдийг нэрлэн бичнэ. Одоо бүгдээрээ мэдлэгээ баттган дасгал ажиллая. Энэ дасгалаар хүний эргэтэн тогтолцооны зураг өгөгдсөн байна. Эдгээр зурагт дээр байгаа эргэтнүүдээс амьсгалын эргэтний тогтолцоонд хамаарагдах эргэтнүүдийг тэмдэглэнэ. Одоо зөв хариултыг тулган харцгаая. Тунгалгийн зангилаа. Түнх. Уушиг. Өөр.
дотоод уурсан хоолой нарийн гэдэс харис эдгээр эрхтнүүдээс төвөнх гурсан хоолой уушиг нь амьсгалын эрхтний тогтолцооны эрхтнүүд юм аа. Амьсгалын хөдөлгөөн нь амьсгаа авах ба гаргах гэсэн үйл явцаас тогтдог. Амьсгалын хөдөлгөөнд хавирга цавсрын булчин, цээж, үрц, хэвлийн булчингууд оролцдог. Биднийг амьсгаа авах үед хавирга цавсрын гадна булчин агшиж, хавирга дээш татагддаг. Ингэснээр үрц агсан цээжний хэсгийг доош татдаг. Цээжний хүндийн эзлэхүүн ихсэж, уушиг тэлэгдэх үед дотоод даралт нь гадаад даралтаас багасдаг. Ингэснээр уушигт агаар орж бид амьсгаа авдаг. Уушигт орж байгаа агаарын 21% хүчил төрөгч эзэлдэг. Амьсгаагаа гаргах үед хавирга цавсрын булчин болон өрт сулрах бөгөөд цээжний хэсэг дээш татагдаж уушигны багтаамж багасдаг. Ингэснээр дотоод даралт гадаад даралтаас ихсэх бөгөөд даралтын зөрүүнээс болж агаар гадагш түргэдэн амьсгал гардаг. Уушигнаас гарч байгаа хийн 16%-ийг хүчил төрөгч эзэлдэг. Насанд хүрсэн хүн тайван нөхцөлд 1 минутанд 16 удаа амьсгалын хөдөлгөөн хийдэг. Амьсгалын булчингууд сайн хөгжсөн хүний уушигны амьдралын багтаамж сайн байдаг. Амьсгалын төв нь урт давтар тархинд байдаг. Урт давтар тархинаас мэдээлэл ирсний дагуу бид амьсгал гаргах авах үйл ажиллагаа зохицуулагдаж байдаг. Амьд биеийн эд эс бүхэн хүчил төрөгчөөр байнга хангагдаж байх ёстой. Амьсгалыг гадаад ба дотоод амьсгал гэж хоёр хуваадаг. Бие махбод гадаад орчноос хүчил төрөгчийг авч нүүрс хүчлийнхийг ялгаруулснаар хүчил төрөгч нүүрс хүчлийнхийн хэмжээ өөрчлөгдөхийг уушигт тахын солилцоо буюу гадаад амьсгал гэж нэрлэдэг. Хүчил төрөгчийг цуснд шингээж илүүдэл нүүрс хүчлийнхийг зайлуулах үйл явц нь уушигны цулцанд явагддаг. Хийн даралтын зөрүүгээр хүчил төрөгч цуснаас эд эсэд нүүрс хүчлийнхий эд эсээс цуснд шилжихийг эд эс тахын солилцоо буюу дотоод амьсгал гэж нэрлэдэг. Дотоод амьсгалаар хүчил төрөгч нь бодисын солилцооны эсэлтэх үйл ажиллагаанд зарцуулагдсан нүүрс хүчлийнхий үүсэх бөгөөд улмаар энэ нүүрс хүчлийнхий тараагуур судсаар зүрхний баруун тусгуурт ирж баруун ховдолд орон тэндээсээ цусны бага эргэлтээр уушигт очиж хүчил төрөгчөөр солигддог. Уушигт тахын солилцоо хоёр хуулиар зохицуулагддаг. Үүнд генерийн хууль хий ба шингэний хоорондох шилжилтийг зохицуулдаг хууль юм а. Тухайлбал аливаа хүчил төрөгч нь хий байдалтай байдаг. Харин хялгасан судсанд цус шингэн байдалтай байдаг. Уушигт ус орж болохгүй, цуснд хий орж болохгүй. Иймээс аливаалоос хүчил төрөгч цус руу орохдоо заавал шингэн төлөвч шилждэг. Харин хялгасан судснаас нүүрс хүчлийн хий аливаалд орохын өмнө хийн төлөвч шилждэг. Энийг зохицуулж байгаа хуулийг генерийн хууль гэж нэрлэдэг. Дальтоны хууль нь аливаа хий даралт ихтэйгээсээ багтаа руугаа шилждэг. Тухайлбал аливаалт хүчил төрөгчийн даралт хялгасан судас дахь хүчил төрөгчийн даралтнаас их болсон үед аливаалоос хялгасан судас руу хүчил төрөгч шилждэг. Харин хялгасан судсанд байгаа нүүрс хүчлийнхийн даралт аливаал дахь нүүрс хүчлийн даралтаас их болсон тохиолдолд хялгасан судснаас аливаал руу буюу цулцсан руу нүүрс хүчлийнхий шилждэг. Одоо бүгдээрээ мэдлэгээ баттган дахин нэгэн дасгалыг ажиллая.
Одоо бүгдээрээ зөв хариулттай тулгацгаая. Гүн амьсгаа авсны дараа гадагш гарах хийн дээд хэмжээг уушгины амьдралын багтаамж гэж нэрлэдэг. Биеийн тамир спортоор хичээлэх үед уушгины амьдралын багтаамж ихсдэг. Монголчууд уушгины амьдралын багтаамжийг ихсгэхийн тулд 32 цагаан лонх тоолдог байсан уламжлалтай. Монгол хүний уушгины амьдралын багтаамжийг хэсэг эрдэмтэд судалж тогтоосон байна. Үүнд эрүүл монгол эрэгтэй хүний уушгины амьдралын багтаамж 4313-аас 4300-ийн хооронд, эмэгтэй хүний амьдралын багтаамж нь 2350-аас 2700 мл-ийн хооронд байна гэж тогтоосон байна. Уушгины амьдралын багтаамжийг литрээр хэмждэг бөгөөд спирометр гэдэг багажаар тодорхойлдог. Агаартай хамт өвчин үүсгэгч нян тоос шороо хүний биед байнга орж байдаг. Тэдгээрийн ихэнх нь амьсгалын замын салт бүр хүчинд наалдан тогтож, өвчин үүсгэх чадвараа алдаж, намраа хучуур эдийн тусламжтайгаар биеэс зайлуулагдаж байдаг. Амьсгалын замын өвчинд томуу, сүрье, салхин цэцэг, улаан бурхан, сахуу, ханиад зэрэг өвчнүүд ордог. Өвчин үүсгэгч нян вирус нь амьсгал болон агаар дуслын ахуйн замаар халдварладаг. Үүнээс сэргийлэхийн тулд хүүхдүүд та бүхэн өөрсдөөсөө шалтгаалж болох хүчин зүйлүүдийг хийж байх шаардлагатай. Үүнд тамхиталт болон дам тамхиталтыг бууруулах, хор тутаа, хог хаягдлыг багасгах, нус цэрээ ил хаяхгүй байх, өвчлсөн тохиолдолд бусдаас тусгаарлаж амны хаалт зөөх. Мөн орчноо цэцэгжүүлж ургамалжуулах, орчноо цэвэр байлгах, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болох, идэвхтэй амьдралын хөдөлгөөнтэй болох, биеэ чирэгжүүлэх, цаг агаарын нөхцөлийг мэдэрч хувцлах зэрэг нь амьсгалын замын өвчнөөр халдварлахгүй байх үндсэн их сурвалж болдог. Одоо бүгдээрээ тамхи хүний бие махбодод яаж нөлөөлдгийг харъя. Зураг дээрээс хүүхдүүд та бүхэн тамхичны уушиг болон гадаад төрхөд гарч байгаа өөрчлөлтийг нас бүрээр нь харьцуулан хараарай. Тамхи хүний эрүүл мэндэд ямархуу байдлаар нөлөөлж байгааг бүгдээрээ харцгаалаа. Иймд бид өөрсдийн эргэн тойрны бүх хүмүүсийг тамхинаас болон дам тамхиталтаас сэргийлэх талаар зөвлөмжийг өгч байх хэрэгтэй. Хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Гэрийн даалгавраа тэмдэглэж авна уу?